Энэ болохоор Wonderboy хамтлаг гэдэг тийм. Миний охины одоо дуртай. Энэ ч нөгөө гинжин. Манай дүү штэ. Аамаас ахсан чамдаа номаахтай. Даавуулаад байж л байж л та. За юу цааш шинэ контент эхэлж байна. Энэхүү контент нь улс төр урлаг спорт. За ер нь бүх төрлийн мэдээг бадсан дөө. За тэ хамтдаа нэвтрүүлэг үзцгээе. Яа, түрүүнөө би зараагаад халуурууд хар нэмлэг ороод үзүүлсэн чинь эмчнэр ажил хайцсан юм шиг шүү дээ. Бидний зүгээр копи цайны хоолны мөнгө гэхэд өнөөдөр өчнөө тэр бумаар нь тусгацсан байгаа хгүй төсөвдөө тий. Эмч гэдэг хүн хэдэн жил хөдөлмөрлөж энэ мэрэгжлийг эзэмсдэг. Дараа нь энэ хариуцлагыг хүлээхдээ ямар хариуцлага хүлээдэг гэж эрүүгийн хариуцлага хүлээдэг. Өчүүхэн алдаа гаргахад маш өндөр хариуцлага хүлээдэг. Тэгсэн мөртлөөсөө авж байгаа цалин нь тэр хариуцлагатай дүүх хэмжээний цалин байхгүй. Улсын 1-р төв эмнэлгийн асар цовлогчаас ярилцлага авсан. Тэгээд хамтдаа тэр сурвалжлагыг үзцгээе. За сайн байна уу? Сайн байна уу? Гар дээр авч байгаа цалин ер нь хэдэн төгрөг авч байгаа? Нийгмийн даатгалаа төлөөд. Үндсэн цалин болгонгодоо 950. Одоо нийгмийн даатгал бүх юмаа төлөөд. Тийм бүх юмаа төлөөд. За 950 мянган төгрөг ер нь таны сарын од хэрэглээнд ер нь хангалттай байж чадж байгаа юу? Үгүй би нөө цалингийн зээлэгтэй болохоор цалингийнхаа зээлгийг өгдөг. Тэгэл мөнгө төгрөг хэрэг болно. Тэгэл дахиад нөө цалингаас цалингаар дахиад хүнээс зээлээд аавн цалин буун цалин гэж уусаа авдггүй гар дараа тавих мөнгө байдгүй. Ягаад гэвэл өрөндөө өсөрөөгөө таардаг тусчдаг шүү дээ. Манай сурлагчийн цалинчиг бага, эмчнэрийн цалинчиг бага, асрагчийн цалинчиг бага. Асрагчийн цалин бол бүр бага. Улсуу төртлөө бид нөгөө асрагч гэдэг үүднээс нь айгуу тийм бас тийм дээрлэх хүн ханддаг. Ер нь бол ингээд одоо ингээд эрүүл мэндийн салбарт ажиллахаас би л одоо бүр залхаж байгаа байхгүй юу? Одоо нэг 4 жил болоод тэтгэр суухандаа яшигдаал гэж бодож байгаа болохоос би хэрвээ залуу хүн байсан бол гараал гадагшаа татгшаа явал амьдралаа сайжруулмаар байгаа байхгүй. Эмчнэр ажил хаялт хийвэл дараах сөрөг үр дагаврууд бий болж болно. Эмнэлгүүдийн хэвийн үйл ажиллагаа саатаж өвчтнүүд эмчилгээ авах боломжгүй болох, яарлал тусламжийн ачаал нэмэгдэж нас баралт хүндрэл гарах эрсдэл үүснэ. Нийгмийн итгэл буурч, иргэдийн дунд эрүүл мэндийн салбарын нэр хүнд унах, төр итгэх итгэл сулрах. Төр иргэдийн эрүүл мэндийг хамгаалж чадахгүй байна гэсэн нийгмийн бухимдал эсэргүүцэл үүсэх магадaltaй. Харин дараах эрэг үр дагаврууд бий болж болно. Эрүүл мэндийн салбарын бодит асуудал буюу цалин, нөхцөл, ачаалал илүү тод харагдаж, засгийн газар шийдвэр гаргахад түлхэж болно. Бодлогын шинжилэл хийх боломж бүрдэж, цалин, ажлын нөхцөлийг сайжруулах, салбарын шинэ бодлого боловсруулах боломж нэгдэнэ. Нийгэмд эмчнэрийн үн цэн, хөдөлмөрийн жинхэнэ үнэлгээний талаар өөр ойлголт, дэмжлэг бий болно. Энэ асуудал хурдан шийдэгдээсэй. Та бүхэн юу гэж бодож байна? Комент сэжигтлээ бичээрэй. Дараагийн мэдээ. Физикал Эшиа тэмцээний үеэр Турк болон Солонгос улсын багууд манай улсын дайчид багийнхныг тойлцсон гинүү. Йоо, энэ дээр манай хандаг ямар амар мөргөө. Одоо харж. Тэр хараа. Юу нара. Хандаг бүр ёо. Нүгсийн тас авч ш тэр хараа. Яа, тэр голыг. Ингэл амар тэнсэж штэ манайхаа. Бити хилам хийж доромжлоор одоо муухай шүү инстэн байдгаараа л үлж байна. Ёо нара. Алаан болж штэ. Ёо. Netflix-ийн гадаад хэл дээрх шоу нэвтрүүлгүүдээс үзэлтээрээ дэлхийд тэргүүлдэг энэ том шоу нэвтрүүлэгт Монгол хүн анх удаа оролцож байгаа нь түүхэн үйл явдал. Усаа төлөөлөн өөрсдийн авьяас хүч хөдөлмөрөөр шалгарч энэ шоунд амжилттай оролцсон Монголын дайчид багийн тамирчид болох үндэсний бүхийн тамирчин Усын Арслан Орхонбаяр, уран нугралын тамирчин Лавг Очор, сагсан бөмбөгийн олон улсын хэмжээний мастер дүлгөөн, холимог тудлаан Жинх Оргил, жуудоочин Адиа Сүрэн, волейболчин Хант Сүрэн болон лав гэрэл цэцэглэнээр хатуу чанга дэглэмтэй 24 цагийн турш тасралтгүй үргэлжлэх зураг авалттай үнэхээр хүн цорилтуудтай амаргүй шоунд Монгол хүний төсвөр төвчээр авах самба хүч чадлыг дэлхийд дахинд гайхуулж байна. Дайчид багийн тамирчин Хант Сүрэн өөрийн цахим удснаа ийм нийтлэл оруулсан байна. Netflix дэх анхны монгол орчуулагтай монголчууд орсон контент байлаа. Цааш хөдөлмөрлөж илүү бүтээх болно. Энэхүү боломжийг олгосон Physical Zoo Asia project-ийн хамт олон болоод Spark Agency Mongolia хамт олондоо тусгаарлан талархал илэрхийлье. Сонноос Буурал ав 55 зүйлд анхдагч болж одоо ихэнх нь эвдэгдээгүй байгаа юм билээ. Бид хамтдаа Physical Asia-д орсноор миний хувьд анхдагч болсон 2 дахь зүйл боллоо. Жич. Одоо таны уншиж байгаа постыг оруулсан энэ хуудас нь олон нийтэд төлөвлөсөн бус Хант Сүрэн миний хувийн пэйж учраас би өөрийн хувийн мэдээллүүдэд оруулдаг болно. Дагаараа гээд Instagram хагийнхаа линкийг өгсөн байна. Дэлхийд даяар Netflix-ийн төлбөртэй гишүүдийн тоо ойролцоогоор 301.6 сая болсон байна. За тэгээд сард $800 төлөөд дэлхийн хэмжээний ийм чанартай контентыг төлбөрийн нөгөөд үзэж чадахгүй 7900 ч юм уу төлбөртэй форум сайтуудаар битгий тийм чанаргүйгээр нь үзэж өөрсгөө доромжлоорой. Биднэрт Netflix-ээс зориулаад subtitle буюу хадгалалтаа хүртэл ингэж хийж өгсөн байгаа штэ манайхаа.
За би нэг шагийн арх пи худалдаж аваад ууж ирснаас нэг тийм шагийн бензин бол авч байгаагүй юм да. Өнөө аасан мөн. Бензин байгаа болов? За 15 ма байхт болно доо. Хаана? Төвд яах юм? Үнэн хиттэй байгаа юм бол литр нь. 92.7 мог. 95 мог. 9000. Энэ нэр юу бензин оочж байгаадсан. Та ер нь бензин өөрсдөө хаанаас олж байгаа юм бол? Юу яасан мó? Сайн нэг читэй татсан шүү дээ. Тий. Яа. Аха. За окей. За одоо бензиныг ингэж л зараад байгаа юм да. 92.7 95.9. Арай. Дахиад өөр хөндлөө залгаж үзье. Өнөө сайн байна уу? Бензин хүрэлтээр байгаа юм болоо? Яам бензин. 92 хиттэй байгаа вэ? Литр нь. 92 чугаар бас тэнд 10 литр байна. 7000 өгнө. 1 литрын 7000 юм уу те? Ааха. Юу н 10 ороор нь багцуулж өгч байгаа. Багаар тийм үү. Юу н хүргэлтийн мөнгө гэж нэмэгдсэн болов эсвэл энэ ч н орох уу? Үгүй ээ 10 литрээс дэш авчихаар чи уустай асуудал болчихсон. Ааха. Юу н та ер нь бензин өөрсдөө нь хаанаас олж байгаа юм бол? Хаанаас авсан юм авахтай. Тэгээ аваад байж та. Йоо. За баярлалаа. Бензин очирч байгаа хүнээс газар дээрээс нь авсан сурвалжлагыг хамтдаа үзцгээе. Би бол өглөө 10 цагт ирсэн. Одоо яг хөө хэлээ сэрж байгаа 3 хагас болж байна. 10-аас ирсэн тий. Намайг ирэхэд бензин байхгүй байсан. Энэ хооронд бол яг хөө энэ дээр одоо 100 гаруй машин очирлаад одоо ингээд ажил амралтын цагийг дэмийвэр өнгөрөөж явдал бол одоо их л хөрөлтэй юм. Хүмүүсүүд маань одоо энэ амралтын өдөр хүүхдүүдээ амраах, уухийн өвдөм бэлтгэл ажиллаа хангахтлаар бол нэлээд юм хийх болцоогоо алдж л байгаа асуудал юм. Би ингэж бодож байна. За. Баярлалаа. Улс төрийн эрх мэдлэнүүдийн зодоонослоод ийм болж байгаа ч юм билүү? Химэдлээ. За жоохон стресстэй мэдээ авчлаа. Чил таян булангийн хий юм бэ? За сайн байна уу? Сайн байна уу? Таны ажил бол хүндэр байна уу? За чүү сайн байна. За хүмүүсээс таныг ер нь урлагтай ойрхон байсан юм мэдэн. Танд болохоор 4 залуу уран бүтээлчтэй байгаа. Тэгээд ер нь олонний дунд ингээд бас нэлээд алдартай. Тэгээд таних уу гэдэг тийм асуулт байна. Энэ нь болохоор эхний зураг. Нэг Вандебо тий? Тий. Вандебо амтлагийн. Ванден үст. Тий. Рэпер залуу байгаа. Дуучаа. Энэ харвас мундаг рэпер залуу байна. Би үнэхээр танихгүй байна. Одоо үнэ хэлээ. Би бас хөгшөрч л байгаа юм байна. Энэ болохоор Вандебо амтлаг гэдэг. Миний охины одоо дуртай. За ойлголоо. Тэгээ би нөгөө зөндөө сонссон тий. Ер нь яаж миний хүүхдүүдийн фэн. Одоо миний хүүхдүүд фэн. Дунд бол нэлээд алдартай тий. Алдартай. Вандебо амтлагийн Ванда гэдэг гэж юм байгаа. Нэрийг хэлэнгүүт л мэдлээ. За одоо нэр нь энэ бол орж ирэхгүй байна. Гэхдээ бол бас л одоо мундаг залуу шүү дээ. Тий. Энэ болохоор нөгөө Вандебо амтлаг гэдэг. За. Тэрний Ванда гэдэг хамтлагийн гишүүн байгаа. Энэ болохоор нөгөө Вандебо амтлагийн Ванда гэдэг. За. За хоёр дахь зураг нь болохоор энэ рэпер байгаа. Энэ ч нөгөө гинжин. За бас ялч юм гэж байна. Энэ за үнэхээр ах нь бас хоцрогдож байна. Энэ болохоор гинжин гэдэг. Мэдхгүй байна. Сонсоогүй байна. За чи юу ч явахгүй зураг дээр. Энэ болохоор нөгөө гинжин гэдэг. Ерөнхийдөө залуучууд бол нэлээд сонсдог бас. Тийм баг. King, Limit King мөн үү? Биш энэ болохоор гинжин. За. За энэ болохоор e-спортын тамирчаа. Нэрийг марчлаа. За манай Монгол Монгол сүүл нөгөө сэлгэн суусан гэсэн. Сэнзүү гэдэг. Тэнгэрэ. Сэнзүү тий. Энэ нөгөө юу? Би мэдэхгүй худлаа тааж болохгүй хаа. Багийн та мэдхүү. Нөгөө Монгол юм уу? Тий. Сэнзүүгээ тамирчин байгаа энэ болохоор e-спортын тамирчин. Энэ бол гайхалтай. Эднээс бол өөр бахархал, бидний бахархал зүгээр би ингэж хүүхдүүд залуучууд мэдэхгүй шүү дээ. Зүгээр энэ бол гайхамшиг. Эсвэл шууд нэрийг нь л өгж мэдэхгүй. E-спортын нөгөө багийн залуу шүү дээ.
Монголзын Синзүү гэдэг. Синзүү нь энэ нүлөө. Тий. Сайн нөгөө багасаа гарцсан байлээ шүү дээ. Тий, нөө сэлгэн суудсан гэдэг. Сэлгэн суудсан байгаа. Нэг хин биш Монголзын Тий, нэр нь та мэдгүй. мэдгүй байна. Синзүү гэдэг. Синзүү спортын тамирчин байгаа. Энэ спортын тамирчин гэл дамжина. За сүүл уран бүтээлч. За мэдгүй бах Rocket Bay. За баярлалаа. За баярлалаа. Энийгээ танилгүй яах вэ? Энд чинь нөгөө voice шоуг хөтлөжсэн залуу шүү дээ. Тэгээд Rocket Bay гэдэг. Rocket Bay. Тий. Би чинь мэдлгүй яах вэ? Rocket Bay-г тань. Манай дүү шүү дээ. Нөгөө хэмлээ. Нэр нь орж ирэхгүй. Rocket Bay. Rocket Bay. Тий, Пожмаар. Пож. Хинштэй. Forest Camp. Rocket Bay. Тэр Rocket Bay. Манай хүүхдийн хамгийн дуртай дуучин. За дүүнэртэй амжилт хүсье. За баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Ажилд амжилт хүсье. Амжилт. За. Лайв чин тэмцэгч гэдэг мөнх эрдэх ээлж тохирогчороо уулуур хаяан болон Эрдэс Монголын ажилчдыг хайлгаж ижсэн байна. За Далчгар даймкаг дууд. Даймкаа гараад ир. Мэдлэг боловсролын чинь шалгав. Энэ даймкаг юм ашиг. Бас нэг жив цооц. Төрд нэг яра заримдаа нэг яраад дараас нь зохиод дамаар амбарта зайлмар юм олон байгаа шүү. Энэ хараа энэ оймс гаргаж шийдсэн. Энэ хараа энэ ямар оймс вэ? Хэний нүцгэлээ ичвэ? Далчгар даймкаа. Энэ юу даамсаг? Хараа даамсаг. Харж ирв даамсаг. Даамсгаас өдөө цонхоор гаргаж шийднэ. Хүүрээ. Юу? Бас кондом нот. Хотлоо яраг би өөрөө тавг татгүй заяа. Юм чигээр гаргаа хийчих. Хараа. Амар чулуун ширээний үл гаргаа хий. Хайр мөнгө. Өвөл өндөрс идэх готлог өссөн шаач. Хаана ажилт хэний найз чи хой. Нашаар. Уулуур хаяаны сайд амтны ямиг мөнх эрдэх ажлаа ихгүй гадаадаар мис хүүхэн дагуулаа шоуд зугаацдаг гэж хэлсэн байлээ. Тэгээд энэ талаар мис мэдсэн нийтлэлийг хамтдаа үзцгээе. Мэдэгдэл өчигдөр лайв чи мөнх эрдэнгийн хүн Эрдэнэс Монгол ХХК-гийн байрын зөвшөөрлөгөө нэвтэрч худал хуурмаг мэдээлэлд харан ажиллаа хийж буй хүмүүсийг гүтгэнд оромжилж байгаад гарчээ. Түүний үйлдэл илт ус өрийн захиалгатай өөрийн үзэл бодлоо худалдан олон нийтийг төөрөгдүүлэх хаглан боторхох зорилготой ажиллаа хийж байгаа бололтой. Өөрөө боловсрал мэдлэг дутмаг амжиргаагаа буруу аргаар залгуулдаг байж болох ч бусдыг ингэж гутаах нь ёс суртахуунгүй үйлдэл юм аа. Мөн тэрээр намайг мис хэмээн нэрлэж гүйцэтгэх захиралтайгаа зугаалж ирсэн гэж гүтгэлээ. Иргэн мөнх эрдэнэ тандж хэлэхэд эрүүгийн хуулийн 13 8 дугаар зүйл заасны дагуу зөвшөөрлөгөө гэрэл зураг авах, дуу дүрс, бичлэг хийж дамжуулах, тарах, бусдын нэр төр алдар хүндэд хандах, худал мэдээлэл тарах гихчлэн үйл явдалтай нь хуулийн хариуцлага хүлээхээ мэдэгдэе хэмээн нийтлэл оруулсан байна. Монгол түмэндээ Бурхны хүү Баярбаатар гэдэг нэрээрээ алдарсан ах бас нэг мөнх эрдэнэ талаар бичлэг хийсэн байна. Хамтдаа үзцгээе. Мөнх эрдэнэ бол зоригтойдоо ингэж яваад байгаа юм биш ээ. Артайдаа ингэж яваад байгаа маа. Өөрөөр хэлбэл цаана ямар нэгэн эрх байшиг байгаа гэж би хардж байна. Хин нэгэн хүн хамгаалж байгаа. Тэгээ ямар нэгэн хүнийг зайлуулах гэж байгаа. Тэгээ тэр нэг зорилгоор шантаж хийлгэж магадгүй гэж би хардж байна. Яагаад би тэгж хардж байна вэ гэх юм бол Монгол улс чинь хувь хүний халтчгүй байдлын тухай хууль гэж байдаг байхгүй юу? Тэрэн дээр юу гэж заасан байдаг вэ гэх юм бол хүний орон гэр, хувийн орон зай, ажлын байр хуулиар хамгаалагдана. Тэнд бол одоо очиж зөвшөөрлгүй зураг бичлэг лайв ирэл хийхийг хориглоно гэсэн заалттай. Хэрвээ тэрнийг зөрчих юм бол зөрчлийн тухай хуулиар шууд ачигдана. Мань мэтгийг бол хараал хийсэн гэж ачигдсан тийм ээ. Мөнх эрдэнэ бол зөвхөн хүний ажлын байрны дотор ороод зөвшөөрлгүй тэр хүмүүсийн зураг бичлэгийг хийгээд хаалгуудыг өшөглөөд зөрөгтэй яваад байгааз ягаад мөнх эрдэнэ ачихгүй вэ? Артай л ахгүй. Зөрөгтөөдөө биш. Оонуудаа. Наа чи ардаа ямар нэгэн шантаж тохироотой л байгаа. Юм хоёр талтай гэдэг шиг бас ер нь бодууштай л юм. За тэгээд та бүхэн юу гэж бодож байна? Сэтгэлээ бичээрэй. За мэдхгүй одоо тэгээд дараагийн хохирч нь хэн болох юм бол одоо хүлээж лээ та. Хов живний. За одоо хов живний хэсэг. За ийм хов байгаа байхгүй юу? Жавзанд дорж хамб ерөнхий боловсролын сургуульд эцэг эхийн ачийг хариулах тухай хичээл орохоор болжээ гэд. Бас мэдгүй одоо лам хичээл орох юм уу гэд. За тэгээ энэ тал дээр Урбан тоогт орсон бас оролцогчдын сэтгэлийг бас хамтдаа үзцгээе. 10 жилийн ерөнхий боловсролын сургуульд лам хичээл заана гинэ. Ачааруулах тийм ном заах юм шүү дээ. Аха. Тийм харлаа. Тэр одоо ачааруулах ном гэж хэлсэн. Ачааг хариулах ном зааж өгнө гинэ. Боловч тий. Зааж. Гэтэ яг надад лам хүн юм заавал би бол хүлээж авахгүй.
Надад л хэд толгож байгаа юм шиг санагдчих. Яг тэр лам ороод. Тэгтээ хитрхи шүтгэхээр хөвгөлт нөлөөлдөг. Яа зүгээр хүн орж болохгүй байна тэр ач хариулахыг зүгээр багшаагаад. Тэрийг яагаад ламны заах гэдэг. Багшаа зүгээр нэг хүн байгаа да лам чинь нэг юм шашны төлөөлөл байгаа болохоор. Тэгэхээр харин надад юм шашныг жоох юм тулгаад байгаа юм шиг санагдав. Тэнд 30 40 хүүхэд хүчээр баг шарна шаш. Заавал шүтэж заавал итгэж зүр юм шиг алба байхгүй. Зүгээр л угсаал Монгол хүн болоод төрсөн. Тэгээ Монгол хүн бол төрснөр зүгээр л уул уснаа одоо ээлтэй газар шороогоо ухтгүй. Тэгээд буруу одоо нэг улсын орол гэдэг шиг заагсан баг янз бүрийн алаад ийсдэг шин ингээд ягаад байдаггүй. Тэгэхээр нэг тийм нэг суур одоо бид нарт нэг зааж сургадаг тийм нэг юм байна штэ. Тэрийгэл зүгээр ингээд зөрчгүйгээр хийгээд явж байгаа л юу нь бол болно. Дууны хичээлийг манай лам багш нар манд орох юм бол нэг ийм л юм болох бах та. Маш хөвгчлээ. За дараагийн хоб бол маш хөөрхөн тийм эрэг хоб байгаа. За ингэж байгаа байхгүй юу? Энэ жил огцом олон Батмагна төржээ. 2019 онд Монгол улс даяар төрсэн олон мянган хүүхдүүдээс ганц нь Батмагна гихнэр авч байсныг үндэсний статистикийн хорооны албан ёсон сайтаас харж болохоор байна. 2020 онд нэмж 2 Батмагна төржээ. Тэгвэл 2021 онд 4, 2022 онд 10, 2023 онд 24, 2024 онд 39 хүүхдэд Батмагна гихнэрийг хайрласан байна. Харин 2025 онд огцом олон Батмагна мэдлсэнийг зураг дээрээс харж болно. 157 хүүхэд энэ жил Батмагна гихнэрийг хайрлаад байна. Улсын наадмын төрөг бүх Батмагна нэрийг хүүхдүүдтэй өгнө гэдэг чинь бас гоё л шүү дээ. Тэ? Тэр фин. Тэрийг яа. Фин. За, гадаад мэдээ. Travis Scott Солонгос улсад анхны бие даасан тоглолтоо амжилттай хийсэн дараа after party-га Солонгосын K-pop одуудтай хамт исэн бололтой. Жишээлбэл тэдний дунд G-Dragon зэрэг Солонгосын хөгжмийн салбарын томоохон одууд тусгайлан үргэлдэж нэлээд нууцлаг, цөөн хүнтэй үдшилэг болсон байна. Travis Scott гэж хэн бэ? Travis Scott-ийн жинхэнэ нэрийг нь Jackie Berman Webster II гэдэг. Тэр бол маш амжилттай бизнесмен, Америкийн рэпер, продюсер, дуу зохиогч. Kylie Jenner-тэй багахан хугацаанд үерхэж бүр 2 хүүхдийн аав болсон ч маш их араар тавьдаг байснаас үүдэн тэд 2 тишээ босон дүүхтэй. Travis Scott араар нь тавьдаг байсан гэсэн үг л дээ. Гэсэн хэдиж Kylie Jenner түүнд маш их хайртай байсан. Түүнийг анх гарч ирэхэд нь хамгийн том нөлөөлөл үзүүлсэн хүмүүсийн нэг нь яалтчгүй Kanye West. Travis Scott хэлэхдээ тэр бол миний хүүхдүүдийн аав ах, намайг дуу хөгжим, хувцас, кино болон олон зүйлсээр менторлож надад тус олдог байсан гэж хэлж байсан удаатай. Kanye West-ийг Kim Kardashian-тай гэр бүл байсан гэдгийг та бид бүгдээрээ л мэд. Тэгэхээр Travis Scott, Kanye West хоёр манай монголоор бол базууд гэсэн үг. Хамгийн том маргаан дагуулдаг зүйл бол 2021 онд болсон Astroworld фестивал дээр хит олон хүмүүс цугларч 10 хүн нас орж 300 хүн бэртсэн том осол гарсан ч Travis Scott тоглолтоо зогсоолгүй цааш дуусна нь олон хүнээс шүүмжлэл авсан юм. Бас нэгэн асуудал гэх юм бол 2022 онд A$AP Rocky Nori-ийн нэвтрүүлэгт орон асуултанд хариулахдаа Travis Scott таны хэв маягийг хуулдаггүй гэхэд тийм ээ гэж хариулж байсан нь маш том асуудал дагуулсан. Энэ нь ерөнхийдөө бол A$AP Rocky-гийн хуулбар нь Travis Scott гэсэн хэл ам юм. 2015-аас 2016 оны үед Travis Scott Rihanna-тай болцдог байсан гэх мэдээлэл бас байдаг. Үүний дараагаар Travis Scott A$AP Rocky хоёрын хооронд багагүй асуудал үүссэн гэх сургал гарсан. Тэрээр 1991 оны 4-р сарын 30-нд Америк нэгдсэн улс Хьюстон хотод төрсөн юм. Дэлхийн одоочтой гоё шоуд юм дөө. За энэ хүн 7 хоногийн мэдээ дуусч байна. 7 хоног болгоны амралтын өдөр та бүхэнтэй хамт байх болно. Баярлалаа. Йоо.